We have only pharaohs again. Бид нар зүгээр фараонуудтай л. But when Peter stood up, харин Петр бас тэдэнд үгээ he хэлсэн. said, Тэр хэлсэн байна. what happens here Одоо энэ болж байгаа юм. has everything to do with the fathers. Энэ бүгд чи эцгүүдтэй болж ирсэн. Father David said this. Дэвид эцэг энэ чи. Father Joel said this. Хүү? Joel, yes. Joel ингэж хэлжсэн. Тэгээд гэж хэлсэн. In all the speeches Тэгэхээр энэ ярьж байгаа the бүхэн apostle made, апостолууд ичнэр ярьж байгаа энэ was not бүхэн preaching. энэ сургаал биш ээ. Read Acts of the Apostles. Та нар Үйлс намыг уншаад There is үзээрэй. not one sermon. Тэнд нэг ч сургаал байхгүй байна шүү. I have 15 points, they had no points. Би 15 гол агуулга ярьж байгаа бол тэд нар нэг ч тийм яриаг байгаа. What did they talk about? Тэд нар юу ярьж ирсэн? They talk continuously about the fathers. Тэд нар үргэлжлүүлэн эцгүүдийн тухай яриад байсан. Hey, Acts 7, Үйлс 7. Stephen is talking. Стефан ярьж байна. What did he say? Тэр юу гэж хэлсэн гэж? Abraham, Авраам ааваас Joseph, Йосеф эцгээс эхэлсэн. the fathers, Аавуудаас Moses, Мосе, David, Давид. all the preachers, all the speeches in the Acts of the Apostles. Бүх ичнэрийн яриа номлон дандаа It was all about бүгд эцгийн the тухай. lineage. Ерөөсөө эцгүүдийн The fathers. удам, аавуудын удам. When Peter stood up, Петр босоод үгээ хэлэхэд filled with the Holy Spirit, ариун сүнсээр бид дүүрсэн байгаа. what spirit was that? Ямар сүнс байваа We тэр. think, oh, it's the Holy Spirit. Яа, энэ ариун сүнсээ хараа гэх. Come on, nation! Гээ, Египтээс гарцгаа зүгээр гараа. Ерөөсөө гараа. Come on, nation! Гараа. Come on, Явъя. Тийш яг үнэ. What spirit did Jesus send from heaven? Есүс ямар сүнсийг илгээч The байсан? spirit of sonship. Тэр сүнс бол хүүгийн сүнс байна. So they could say, Abba, Father. Тэр сүнс аамин ээ гэж хашгирдаг. So when the spirit came upon them, Тэдний дээр сүнс ирэхэд the disciples became sons of God. дагалдагч нар нь Бурхны хөвгүүд болж өрсөн байгаа. And as they stood up in Jerusalem, Тэгээд яг Иерусалим босож they were the new generations of God's sons and fathers. Тэд нар өөрсдөө тэгээд бид нар Бурхны хөвгүүд гэдгийг мэдсэн. The God of Abraham, Авраамын the God of Isaac, Исаакийн Бурхан, the God of Jacob, Яаковын Бурхан, the God of Joseph, Йосефийн Бурхан, the God of Moses, Мосегийн Бурхан, God of David. Давидын Бурхан. He has raised a new generation of fathers. Тэр эцгүүдийн шинэ үеийг босгож That's ирсэн. what the people who was hit by the word Тийм учраас хүмүүс ran to Peter. бүр үгийг сонсоод They didn't call him Pastor Peter. түүнийг пастор Give гэж us the meeting program for the next month. тэр ерөөсөө тэр сургаж зүгээр Let's see. How was the worship, Apostle Peter? тэр юу гэж тэгж хэлээг байхгүй Петрээ магтаал хаа Egypt. тэр чи Египтэд үлдсэн юм Египт Are you listening to me? сонсож байна. They said, Тэр хэлсэн. what shall we do, brethren? Яна бид нар одоо яах вэ ах дүүс Because минь they understood. яа бид тэд нэг юм ойлгосон. The fathers are back. Амар эргэж иржээ. Амен. The fathers are back. Амар эргэж ирсэн байна. We have suffered among Pharisees. Бид фарисеучуудын донд We have suffered among Pharaohs. фараоны донд зовж ирсэн байна. But my goodness, God is gracious to us. Авраам тэр эцгүүдийг босгож ирсэн. God has seen our darkness. Бурхан бидний харанхуй. God has seen our orphanhood. Тэр бидний үнчин байгааг. God has seen our misery. Тэр бидний өрөвдөлтөй байдлыг харсан байна. We live in Israel. Бид нар Израильд амьдарч Into geographical, газар зүйн байшны үед Израильд but амьдарч in the байсан. spiritual. Харин сүнсний We үед are back in Egypt. бид чи Египтэд байсан байж тээ гэж тэр хүмүүс ойлгосон байна. We are back in Egypt. Египтэд буцаад очсон So биш. Jesus walked in Egypt. Тэгэхээр Египт биш Есүс Египтэд алхажсэн гэсэн үг. Not geographical Egypt, Гэхдээ нэг газар зүйн байшны үед биш but шүү дээ. spiritual Egypt. Сүнсний үед Египт болцсон. They had pharaohs. Тэдэрт фараонууд They байсан. had slave masters. Тэдэрт боолын даргнаар байсан. Just like their forefathers in Egypt. Яг л тэдний өвгдөөс Египт But байсан. God again intervened. Харин Бурхан дахиад өөрөө орж And иржээ. this time he did not send Moses. Тэгээд энэ удаа тэд нар Мосег He гэдгийг sent the son of David. тэд нар Давидын хүүг He sent Jesus his own илгээсэн son. бөгөөд Есүс өөрөө And цогцолтой Jesus called the disciples. илгээсэн
эгч нар болгоё гэж. History repeats itself. Тэгэхээр төв өөрөө давтагдаж байна. What happened in the days of Moses? Мосегийн өдрөд юу болсон? The same happened in the days of Joshua. Адилхан Йошуагийн өдрөд болж ирсэн. Jesus was the new Moses. Есүс шинэ Мосе байсан. Come out and follow me. Гараад намайг даг. Moses brought them to God and Mount Sinai. Мосе хүмүүсийг Синай ууланд бурханд байлаа. Jesus is the way, the truth, and the life. Есүс цорын зам амь үнэн. Jesus is the way to where? Есүс бол явах ёстой зам. Not to heaven, my goodness. Мөнхийн ус руу явах замыг яриаггүй That's шүү дээ. ancient mindset. Энэ чинь болохоор энэ чинь игэт сэтгэлгээ. He's the way to the Father. Харин Есүс би зам гэж хэлэхдээ би бол эцэгт очих зам гэсэн байгаа. Амен. Not to paradise. Энэ чинь мөнхийн ус гэж ойлгоод байсан шүү дээ. Гэтэл эцэгт очих зам байгаа. Not to a mansion in heaven. Энэ чинь мөнхийн усыг яриаггүй маа. We don't care about a mansion in heaven. Мөнхийн усын талаар бодох хэрэггүй. We care about the nations. Бид нар үндэстнүүдийн талаар бодох. Ask me, I will give you the nations. Надаас гоё. Тэгвэл би үндэстнийг өгөх болно гэж He will not give the nations to slaves. Тэр боолгод яаж үндэстнийг өгөх юм? Because the slave will become tyrants. Яа тэгээд боол өөрөө дарангуйлагч болно. He will give the nation to kings. Тэр үндэстнийг хаадуудад л өгнө. But he has to make the kings first. Тийм учраас нэг хаадуудыг бий болох хэрэгтэй. That's why the wilderness is a Тийм kingdom учраас program. сүлийг бид нар хаанчлалын But in the training program, гэж байна. Энэ хөтөлбөрт the part of it энэ хөтөлбөрийн is to хэсэг restore fatherhood. эцгийн байр суурийг сэргээн бас. God is fed up with pharaohs. Бурхан үнэхээр фараонуудыг God is fed up with slave masters. Баагийн дарга нарыг болиулж байна. And God will chase them out of his house. Бурхан тэр хүмүүсийг тийм ээ фарисеучдыг фараонуудыг өөрийнхөө гэрээс хөө зайлуулах болно. Амен. Smile to me. Адруу энэгээр алдсан юм. We are facing wonderful times. Ямар гайхалтай үе. Phenomenal times. Гайхалтай юу болсон. Because to go from a pharaoh to a father is wonderful. Фараоны доороос гараад эцэгтэй очино гэдэг бол үнэхээр гайхалтай. With me? So they said, brethren, what should we do? Тэгээд бид хэлсэн маш ахтуусаа бид Because they realized бид ойлгосон. the fathers are back. Аавууд иргэн иржээ. There is hope for us. За найдвар сэргсэн байна. They all died. Бүгд өгцөн байсан. Now they all died because it was human all the time. Тэд нар үхсэн эцгийн байр суурь гэж малгасан шалтгаан хүнээс өөрөөс нь болсон But байна. then God sent his own son. Бурхан өөрийнхөө цорын ганц үг The илгээж Father sent his son. хүүгээ илгээж байгаа байхгүй юу? And then he restored the fathers. Тэгээд тэр дараад нь эцгүүдийг гаргаж ирж. Amen? Амен. God will restore fathers. Бурхан гаргаж ирэн тэрийг энэ. After a few years, after the Acts of the Apostles, the fathers disappeared again. Үйлс намн дээр болсон үйл явдлаас хойш хэдэн жилийн дараа эцэг бас алга болсон байгаа. Эцгийн байр суурь. Then the priest, then the bishop, then the archbishop. Тэгээд дараа юу үүсэж ирсэн бэ гэхээр зэрэг одоо сүмийн одоо хэрэгмүүд гарч ирсэн байж юу гэдэг нь монголоор тэрийг ч одоо мэд. Oh, but that's the Roman Catholic Church. За тэгээд Ромын католик сүмийн хамбалан одоо Praise the Lord. Shakabahaya. We are Pentecostals. тэгээд Пентекостол гарч ирж байгаа тийм ээ. There are bishops in Pentecostal churches. Пентекост сүм дотор тэднээсийн албан тушаал нь бишоп гэх юм монголоор. Go to America, you will find the bishops. Та нар Америкт очиж үзэх юм бол хамбаланууд гэнэ бишоп гэж зөвхөн Bishop, priest, pope. There are popes in Pentecostal church. Папууд байгаа. Some pastors are popes. Тэгээд зүгээр Пентекостос үүдчихсэндээ пасторууд нь пап болсон байгаа шүү дээ. They will never use the word for themselves, but I use it for them. Тэднэртэй хязгаарч би пап гэж хэлдэггүй шүү заяа. Би зүгээр тэднэртэй хэлж. God will shape all that. Бурхан тэрийгс үнэхээр сэгсрэндээ. After a few years after the Acts of the Apostles, the first bishops come. Үйлс намын дараа л ерөөсөө ингэж эхэлсэн. Дахиад нөгөө эцэг Archbishop,